Мөнгө явахын нэвтрүүлгийн мөнх эрдэнэ байна. Дэлхийн санхүүгийн зах зээлийн өөрчлөлт, Монголын эдийн засгийн нөхцөл байдалд үндэслэн хөрөнгөө хэрхэн хамгийн оновчтой удирдах арга ухааныг танд зааж өгөх болно. Хурууныхаа үзүүрээр хөрөнгөө удирд. Боломжоо бодит болох 5 богд капитал. За ингээд 12 дахь дугаараараа банк реформер аль банк юугаараа илүү вэ гэсэн сэдвийн дор ярилцах болно. За өнгөрсөн дугаараар манай Төвшин Заяа багш одоо банк яаж ашиг хийдэг вэ гэдэг талаар та бүгдэд мэдээлэл өгсөн. За бас мэдээлэл өгөхдөө судалгаан дээр суурилсан статистикуудыг хэлсэн байгаа. За энэ удаад мөн адил ялгаа авахгүй тоо судалгаа шинжилгээнд тулгуурласан мэдээлэл мэдлэгийг танд өгөхөд бэлдсэн байна. За ингэж хэлэх үү. За тийм. За тэгэхээр өнөөдрийн сэдв маань болохоор яг аль банк юугаараа илүү вэ гэдэг илүү сонирхолтой сэдв яригдах байх гэж бодож байна. За тэрнээс өмнө өнгөрсөн дугаараараа бас юу ярьснаа товчхон хүргэч тий. Тэгэхээр өнгөрсөн дугаар бол ерөнхийдөө бид нэр одоо банк нөгөө халуун сэдв болцсон учраас тий ер нь яг банкны бизнес өөрөө ямар бизнесийн хаанаас орлогоо олдیں, хаашаа зардал гардаг, ямар хэмжээний одоо ашигын маржинтай байдаг гэд тий. Энэ өөрөө бас зах зээл дээрх одоо макро эдийн засгийн нөхцөл байдал, хүүгийн түвшнөөс ямар өндөр хамааралтай вэ гэдгийг бол харсан. За тэгээ энэ дээр бол яг хамгийн нөгөө хичээлийн танилцуулгын төгсгөлдөх одоо ашиг орлогын маань агуулгыг харагдаж байна л да. Банкны нийт орлогыг 100% гэж үзэх юм бол эргээд энэ нь цаашаа хүүгийн орлого нь хүүгийн зардал, эрсдлийн сан, бусад зардал яаж хуваарлагдаж байна. Эцэст нь эндээс яг банкнд хэдэн хувь нь үлддэг юм бэ гэдэг энэ судалгааг бол та бүхэн танилцуулсан байгаа. Тэгээд ямар ч гэсэн энэндээс бол бидний гол дүгнэлт бол өнгөрсөн сүүлийн 2 жилд бол яг энэ хүүний тэглэлттэй холбоотой харилцаа хугацаагүй хадгаламж дээр энэтэй холбоотой банкны маш том зардал байхгүй болоод эргээд банкны ашигтай ажиллагаа айгу том одоо өсөлт үзүүлсэн байгаа тийм. Энэ бол яг банкны салбарын яг томхон дүр зургийг харуул бүхий л банкуудын хувьд бол ийм байгаа. За тэгэхээр одоо өнөөдрийн сэдв маань болохоор яг эндээсээ дараагийн шатанда орё гэж байгаа. TBC Compass application хурууны үзүүрээр хөрөнгөө удирдъя. Боломжоо бодит болох 5 богд капитал. Тэгээ эндээс бол ерөнхийдөө томоохон 4 банк маань бол 2-4 хувьцаа эзэмшигчдэр бүх хувьцаанд төвлөрж гин гэдг нь харагдаж байна. Хас банк дээр бол харьцангуй төвлөрлийг таран байшуулж чадсан. Харьцангуй одоо нөгөө 12 хувьцаа эзэмшигч гэдэг чинь нэг хувьцаа эзэмшигчд ногдох хувьцаанд бага. За жишээлбэл хамгийн томын Mac Group 20% эзэмшдэг гэдэг ч юм уу. За окей, энэ дээр гэхдээ бид нар нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Энийг тоо тавьчаад байна тийм үү? Энд бол 4 байна, 3 3 2 гэдэг. Гэхдээ яг үнэндээ эн чинь нөгөө чи дөрөв чи гэдэг эцсийн өмчлөгчөөр аваад үзэх юм бол нэг л хувь хүн байна шүү дээ. Одоо явж хувь хүн болно шүү дээ тийм. Тэгэнгүүт жишээ нь хаан банкн дээр 4 ингээ хувьцаа эзэмшигч байна гэж байгаа боловч цаанаа яг эцсийн өмчлөгчөөр ингээ аваад үзэх нь хоёр л эцсийн одоо холбоотой этгээд байгаа байхгүй. Нэг нь бол одоо 5 богд групп болон холбоотой этгээд нөгөөх нь Савада холдингс гэдэг хоёр том болчихж байгаа. Хоёр одоо энэ хоёр бол хоорондоо холбоогүй этгээдүүд. Буюу яг тус тустай гэсэн үг тийм. За тэгвэл худалдаачлагын банк дээр 3 гэж болоод цаанаа нэг том хувьцаа эзэмшигч байгаа. За голомт дээр 3 гэж болоод цаанаа дахиад нэг том хувьцаа эзэмшигч байгаа. За төр 2 гэж байгаа боловч яг үүндээ чинь засгийн газар төр гэдэг утгаараа нэг л гэсэн үг шүү дээ. Жишээлбэл төр дээр бол одоо яг хадгаламжийн даатгалын корпорац сангийн яам хоёр байгаа шүү. Тэгээ энэ хоёр чинь хоёулаа төрийн байгууллага шүү дээ. Тэгэнгүүт цаадлын эзэн нь бол төр ганцхан эзэн гэсэн утгатай болчихж байгаа тийм. За хас бол харин стажиг хоорондоо холбоогүй зөндөө одоо 12 юм этгээд байна. Тэрний хамгийн том нь Mac 20% таа. Тэгээд доошоо байгаа гэсэн. Тийм. Бас нэг онцлог нь болохоор гадны санхүүгийн байгууллагууд аягүй их байдаг шүү дээ. Нөгөө Oryx, BRD, IFC энэ төр гэх. Яг зөв. За тэгэхээр одоо энийг чинь задлах гэдэг байгаа байхгүй. Энийг чинь ингээд задлаад одоо шинэ хуулиар бол бүр 23 оны 12 сарын 31-нд гэхэд нэг болон түүний холбоотой этгээд нь нэг банкн дээр 20-с дээш эзэмших болохгүй гэж байна. Тэгэхээр чинь онлын хувьд бол одоо 5 хамгийн одоо цөөхөндөө 5 өөр этгээд тэр компаниг 20 өөр эзэмшлээ гэхэд 5 өөр этгээд байх болж байгаа. Хамгийн багтаа шүү дээ. 5 буюу түүнээс дээш хувьцаа эзэмшдэг болох юм шүү дээ. Тэгэхээр санаа нь бол
5 нөхөр нийлж сууж агаад хуйлдах болвол тий буруу зүрх юм хийх тий гүйцэтгэх удирдлагатай хөндлөнгөөс нөлөөлөх үр өгөх болвол магадлал том бага байхгүй тий тавлангийнх нь эрх ашиг нийлнэ гэдэг чинь бага. За 2 4 бол тэгээд арай магадлал бага өндөрсөн явчихнтэй эрх ашиг нийлгэн. За нэг хүн бол угаасаа л тэгэл ганцаараа юм чинь тий бүх юмыг өөрөө хороод дураараа хийж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ хуулийн чинь эцсийн өөрчлөлт нь бол ингэж задлах гэдэг юм аа. За дараагийн тог харъя тий. Тийм. Тэгэхээр бас хасын нэг онцлог юм болохоор хамгийн топ хувьцаа зөвч чинь 20 байгаа учраас одоо нөгөө эх оны төгсгөл 20 гэдэг хязгаарлалт дээр бол энэ банк аль эзний хангацсан харагдаж байна гэсэн үг. За дараагийн яг 3 үзүүлэлт нь бол бараг л ингээд нэг дүр зургийг ингээд харуулах боломжтой. Ажилчдын тоо, салбарын тоо, харилцагчдын тоо, банкны хувьд ерөөхдөө хэр дид бүтцтэй, иргэдэд суурилсан банк уу, эсвэл одоо corporate ч юм уу байгууллага суурилсан банк уу гэдгийг шууд энэ тооноос бараг харах боломжтой. За салбарын тоогийн хоёлаа ярив тий. Тэгэхээр салбарын тооны хувьд бол за хаан банк хамгийн их 547 салбартай. За үүний дараа бол шууд төрийн банк орж байгаа. Уулын дөрөвт чигддэг. Гэхдээ яг дид бүтцээр бол хоёрт орж байгаа. 495 салбартай. За тэгээ дараа нь бол голомт худалдаа өгжөл за хас бол нийлэн ойролцоо нэг 79-100-ийн хооронд салбаруудтай гэдэг юм. Тэгэхээр эндээс одоо хувьцаа авах гэж байгаа хүмүүсийн нөгөө нэг сонголтоо хийхэд айгүй чухал өнцг харагдаж байгаа юм. Жишээлбэл хаан төр бол ингээд нэг нь 550 47 салбартай, нэг нь 495 салбартай гингүүт энэ бол иргэдийн банк байгаа байхгүй. Маш асар олон иргэдээс одоо их усүр хадгаламж татаад тэрийг буцаагаад олон одоо иргэдэд зээл болгож гаргадаг. Гэдэг нь бол энэ харилцагчийн тооноос бас давхар харагдчихж байгаа. Хаан банк 2.7 сая харилцагчтай, төр жишээ нь 2.3 сая. Тэгэхээр ийм бизнес модельтэй банкны хувьд ямар байдаг вэ гэхээр аливаа эрсдэлд нөлөөлөл өртөх магадлал нь бага байдаг. Яг бизнес модель талаас. Өөрөөр хэлбэл за эдийн засаг унлаа. Тэнгүүт яах вэ гэхээр нөгөө олон жижиг зээл авсан хүмүүсээс чинь нэг нь юм уу 10 юм уу 100 муутахад нэг хүний авч байгаа зээлийн хэмжээ нийт дотор их жижиг учраас санхүүгийн үзүүлэлтэд нь сөргөөр нөлөөлөх хэмжээ нь бага байдаг. Тэгэхээр нэг талаа нөгөө талаа эдийн засаг аягүй өндөр ингээд өссөн ч гэсэн бас яг тэрийгэ дагаад нөгөө банк хурдаар өссөн гэсэн үг. Ер нь бол. Тэгэхээр эрсдэл талаас их тогтвортой гэсэн үг. Ашиг талаасаа бас тогтвортой, найдвартай өгөөж өгнө гэсэн логик эндээс гарч ирж байгаа юм. Тэ? Нөгөө талаасаа бас хэлбэлцэл багтай. Тийм, хэлбэлцэл юм тий. Одоо ялангуяа энэ 5 банкны хувьд бол одоо хувьцаат компани болно. Тэгэхээр хувьцааны хувьд бол хөрөнгө оруулагчид бизнес гэхээс илүү бараг хувьцааны ханшин яаж хөдлөх вэ гэдэг нь бараг чухал үзүүлэлт байгаа шүү дээ. За тэнгууд дараачих нь болохоор юу вэ гэхээр за миний хувьд бол хаан банк, төр, хас 3 ингээд иргэдийн жижиг дунд тал руугаа иргэдийн банк руу болчихж байгаа. Худалдаа өгчл голомт бол харьцангуй corporate. Ялангуяа худалдаа өгчл бол одоо маш corporate банк. Буюу corporate банк гэдэг маань юу гэхээр нөгөө цөөн хідэн одоо хадгаламж эзэмшигч нараас мөнгөө татдаг. Эргээд зээлээ бас цөөн хідэн зээлийг одоо бусдаагаа харьцуулахад шүү дээ. Харьцангуй цөөхөн хүнд одоо аж ахуй нэгжид том дүнгээр болгодог гэсэн. Тэнгүүт нөгөө эрсдэлтэй эдийн засгийн хэлбэлзэл ихтэй үед болохоор нөгөө нэг зээл нь одоо муудлаа гэхэд дүн нь том байдаг учраас нөлөөлөл нь том байх гэдэг. Тэгэхээр ийм банкуудын, ийм бизнес модельтэй банкуудын хувьд хөрөнгө оруулагч аль талаас нь харах хэрэгтэй юм бэ гэхээр эдийн засаг ингээ муутцсан те. Тийм үед бол яг одоо ёроолын хэсэгт байгаа те мөчлөгийн ёроолын хэсэгт байгаа үед бол одоо хөрөнгө оруулах нь зүг болж байгаа байхгүй. Тэгээд ягаад гэхээр тэр ёроолын үед чинь бол хувьцааны гүн үнэ харьцангуй хямдарсан байна гэсэн үг. Тэгээд эдийн засаг ингээд өсөөд оргилдоо ирэх үед энэ банкуд чинь бусдаасаа илүү хурдан өснө гэсэн үг. Үзүүлэлт нь сайжирна гэсэн үг. Яг тэгэхээр нөгөө эдийн засгийнхаа тэр мөчлөгийг илүү мэдрээд дагна гэсэн үг. Тэгээд орой дээр нь зарж гарч чадна гэвэл одоо энэ банкуд нь бол ийм бизнес модельтэй банкуд бол илүү өндөр өгөөчтэй нөгөө талд илүү өндөр савлгаатай гэсэн үг. Тэгэхээр телевиз үзэж байгаа үзэгчд маань бол одоо ингээд сонголт хийх гэдэг шүү дээ. За 5 банк байна. Тэнгүүд бизнес модельор нь хаваахаар иргэдийн банк, corporate банк гэдэг ерхэд нь хоёр хуваагдаж байна. Тэнгүүд иргэдийн банк нь бол тогтвортой бас дээрээс нь тогтвортой одоо эрсдэл харьцангуй тогтвортой, ашиг нь бас тогтвортой. Corporate банк бол эрсдэл харьцангуй тогтвортой одоо биш те савлгаатай, ашиг нь ч гэсэн бас савлгаатай. Тэгэхээр 50 одоо эрсдэлгүй ингээд сонголт хийх дуртай хүмүүсийн хувьд те одоо ингээд телевиз үзэж байгаа хүн болгон чинь эрсдэлд хандах хандлага өөр байгаа шүү дээ. Тэгэхээр эрсдэл дургүй хүн бол иргэдийн банкыг сонгол илүү та бүтэн нойртой хонно гэсэн үг тий. Эрсдэл дуртай аяраа илүү эрсдэл аваад илүү их ашиг олно, илүү жоо активны бай тий. Ингээд жоо тоглолт хийж гэдэг юм уу тий.
тийм хүмүүсийн хувьд бол corporate банк нь илүү сонголт зөв байх магадaltaй гэсэн. Тэгэхээр муу компани одоо муу бизнес ч гэдэг юм уу, муу компани ч гэдэг юм уу, эрсдэлтэй эрсдэлгүй. Жишээлбэл эрсдэлтэй гэдгийг бид нар муу гэж хэлж болохгүй байхгүй. Яг тэгэхээр эрсдэл дуртай хүмүүс нь тэрийг авах байхгүй. Тийм. Эрсдэл багтааг бид нар сайн гэж хэлж болохгүй. Яа тэгэхээр эрсдэл багтаа хүмүүс нь тэрийг бас аавна. Тэгэхээр сонголт байх хэрэгтэй хүнд. Тэр хүн өөрөө эрсдэл дуртай нь уу дургүй нь үү? Тэгээд аль нэгээсээ болоод тэр сонголтоо хийх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр одоо бол танд маш гоё өргөн сонголт гарч ирж байна. Эндээс сонгох одоо боломж байна. Тийм. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын хувьд бас нөгөө яг эрсдлийн дүгнэх үзүүлэлтүүд байгаа шүү дээ. Нэг талаасаа бол яг өөрсдийнх нь санхүүгийн чадвах те. Нөгөө талаас нь баг ямар настай вэ гэдгийг шууд хөрөнгө оруулалт нь. Илүү одоо залуу хүмүүс бол өндөр эрсдэлтэй хувьцаа крипто ч юм уу сонирхдаг те. Эсвэл нас яваад ирэх тусмаа илүү бонд ч юм уу одоо нэг илүү хуримталтай болоод ирэхээр найдвартай хөрөнгө оруулалтууд хийдэг. Тэгэхээр яг тэр одоо эрсдлийн аппетитийн ялгааг бол энэ банкуд дээр шууд гаргах бас боломжтой байгаа гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө дараагийн слайд дээр юу харагдаж байна гэхээр саяны 5 банкны ерөнхийдөө гол үзүүлэлтүүдээр нь харьцуулах юм бол яг банкны салбартаа ямар байр суурь үзүүлж байна вэ буюу хэн нь илүү том юм бэ гэдгийг бол шууд харьцуулаад харах боломжтой мөнгөн дүнгээр. За энд бол банкны салбарын хамгийн гол үзүүлэлтүүд актив буюу хөрөнгө, зээл, өөрийн хөрөнгө. За тэгээд ашигын үзүүлэлт болох орлого, ашиг гэдэг 5 гол үзүүлэлтийг харуулсан байна. Тэгээ мэдээж нөгөө системийн нөлөө бүхий банкуд гэдэг байгаа шүү дээ. Нөлөө бүхий банк гэдэг чинь ерөнхийдөө тухайн банкны системийн активын 5 буюу түүнээс дээш хувийг эзэлж байгаа банк. Тэгэхээр ямар ч зэдгээр банкуд маань тэр 5 тоо. Энэ тоонууд нь ямар ч талаа. Тэгэхээр энэ болохоор яг зах зээлд эзлэх хувь нь гэсэн үг. За энэ доор бол яг актив нь харагдаж байгаа гэсэн үг. Зах зээлд эзлэх хувь гэхээр яг юу одоо олон үзүүлэлт шүү дээ. Энэ 5 үзүүлэлт байгааг аль нь? Тэгэхээр энд харагдаж байна. Актив буюу одоо хөрөнгөний дүнбэрчтэй. Жишээлбэл одоо нийт банкны салбарын актив бол 42 их 80 төгрөг байгаа. За үүнээс хаан банк жишээлбэл 13 их 80 байгаа гэхээр зах зээлийн 33 буюу 3.1-ийг дангаар эзэлж байна. За дараа нь худалдаа хөгжил хийсэн их 80 гэхэд нэг 22%. Гэх мэтчлэн за хамгийн багадаа хас бол 8%. За одоо төрийн банк бол 9% эзэлт юм байна тий. За. Тэгэхээр ерөнхийдөө системдээ хэмжээгээрээ дөрөвт бичигдэх том банк байна. За өөрийн өрөнгөний өрсөлдсөн гэдэг үзүүлэлт байгаа. Энэ болохоор Монгол банкнаас одоо 12%-аас доош оруулж болохгүй шүү гэдэг шаардлага тавьдаг. За 12%-аас доош орох юм бол банкны одоо эрсдэл даах чадамж нь бол муу байна. Ер нь эвгүт гэдэг шүү гэдэг. Одоо бүр хүндрэх юм бол Монгол банкны бүр их төлөөлөгч энэ төр томлоод ингэ явдаг. Томлох одоо нөхцөл үүсдэг үзүүлэлт шүү дээ. За тэгэхээр энэ маань яг юу вэ? Банкуд ер нь ямар байна? Тэгэхээр өнөөдрийн энэ танилцуулга дээр юу орж ийн гэхээр ерөнхийдөө яг эдгээр 5 банкыг харьцуулах хамгийн чухал үзүүлэлтүүд юу вэ гэдгийг энд оруулсан байгаа. Тэгэд яхаа аргагүй зохистой харьцааны 2 үзүүлэлтийг оруулж байгаагийн нэг нь энэ өөрийн өрөнгийн хүрэлцээ буюу эргээд банкчин ашигтай байлаа гэхэд активын чанар эрсдэлтэй болоход те одоо нөгөө EQR-ын шалгалт гэдэг аягүй яриад байгаа ш те энэ эрсдэлтэй болоход эргээд банк оршин тогтнох уу дампуурах уу гэдэг хүртэл асуудал яригдана. Тийм учраас Монгол банкнаас бол яг энэ зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тавиа авч байгаа. За энэ үзүүлэлтийн гол одоо утга агуулга нь юу юм бэ гэхээр ерөнхийдөө банкны эзэн өөрөөсөө 1 төгрөг гаргаад тий гаднаас 9 төгрөг татаж болно гэдэг хязгаарлалтыг тавьж өгч гин гэсэн үг. Санаа нь бол 1 төгрөг гаргасан банкны эзэн нэмээд 15 төгрөг татаж болохгүй. Тэрийг татахын тулд өөрийн өрөнгөө нэмэгдүүл, нэмж хөрөнгө оруул гэдэг шаардлага тавина. Аль эсвэл яг 9 дотроос санхүүжил тат тэрнгээрээ зээл олго гэдэг ерөнхий санааг агуулж байгаа. За дараагийн Монгол банкнаас тавьдаг үзүүлэлт байгаа. За энэ маань юу вэ гэхээр хөрөх чадвар тий. За энэ хөрөх чадвар гэдэг бол Монгол банкнаас 25%-аас доош оруулж болохгүй шүү гэж тий. Тэгээд энэ өөрөө яг юу гэсэн үг гэхээр нөгөө банкны хууль дээр байдаг шүү дээ. Банк бол харилцагчийн анхны шаардлагаар мөнгөний гаргаж өгөх ёстой. Гэж одоо хуулийн дээр байгаа. Тэгэхээр тэр шаардлагыг банкуудыг хангуулахын тулд Монгол банк тооцооллоо гээд 25% бидгээ тавьсан байгаа гэсэн. Тэр энэс доошоо ингээд ороод эхлэх юм бол банкуд таны мөнгийг анхны шаардлагаар гаргаж чадахгүй байх магадaltaй гэсэн. Тэ? Өөрөөр хэлбэл тэр чинь хамгийн том асуудал шүү дээ. Хөрөх чадвар болж гэсэн. Тэгэхээр тийм үзүүлэлт байгаа. За тэгэхээр 25% дээр ингээ харах юм бол худалдаа хөгжил одоо 32% та байгаа юм байна. Тэгээд хамгийн их нь 38% байгаа юм байна. За тэгэхээр миний бод харж байгаагаар бол энэ мэдээж яг төрөөчийн үзүүлэлтийг адилхан энэс доош онгож болохгүй. Тэгээд их байна гэдэг нь бас одоо татсан их усүрээ хангалттай зээл болгож гарахгүй байна гэдгийг илэрхийлж байгаа. Тэгэхээр бас одоо зээл болгож гарахгүй байвал энэ үзүүлэлт өндөр байна гэсэн. Тэгэхээр энэ маань өөрөө зээл болгож гарахгүй
удаадах юм бол нөгөө талдаа зардал нь яваад байгаа шүү дээ. Тэгэхээр ашигаас идэх гэсэн үг. Энэ харьцаа их өндөр байгаад байна. За энэ дээр нэмж хэлэх зүйл юу? Энэ дээр болохоор яг энэ хүрэх чадварын үзүүлэлт өөрөө банкны актив, пассив хоёр хэр одоо тохиромжтой харьцаан дээр байна гэдгийг харуулж байгаа шүү дээ. Төгстэй харьцаан дээр. Тэгэхээр яг саяны захирлын эсэнчлэн яг тэр анхны шаардлагаар мөн гаргаж өгөөгүй гэдгийг харуулж байна. Тэгээ нөгөө талаас яг өндөр байгаа. Тэгэхээр жишээлбэл хаан дээр бас өмнөх онуудад өндөр харагдаад байгаа тий. Тэр нь бол яг өмнө нь илүү магадгүй эдийн засгийн хэцүү нөхцөл байдалд банкуд нөгөө макро эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад зээл олголтод танддаг ч юм уу тий. Эдийн засаг сэргээд ирэхээр илүү их зээл гаргадаг тий. Яг тэр бас нөгөө нөлөөлөл бас орж байгаа л гэж бодож байна. Тэгээ би бол дандаа нөгөө ашиг боломж талаас нь хараад байгаа. Ачаа болоход дандаа энэ бол эрсдэл талаас нь яриад байна тий. Тэгэхээр одоо ингээд энэ хит өндөр байвал би бол боломжийг ашиглахгүй байна тий. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигч талдаа ашиг нь багасаад байна гэсэн үг байхгүй юу? Энэ ажил өндөр байх тусмаа. Тэнгүүд мэдээж эрсдлээ бодох хэрэгтэй. Магадгүй жилийн дараа ингээд эдийн засаг айгүй муудах гэж байгаа гэж бодож байгаа банкны удирдлага бол одоо зээл ингэж хаамаагүй гаргаж агаар зээлийн чанаргуудлаа нэмэгдүүлэхгүй байх зорилгоор одоо зээлийн хумаад хөрөх чадраа хадгалах нь бас зүг байж магадгүй. Тэгэхээр ерөөсөө л нөгөө зоосны хоёр тал жинлүүрийн хоёр талхгүй те эрсдэл өгөөж энэ хоёрыг баланслуулах хэрэгтэй. Тийм. Тэгэхээр нөгөө хөрөнгө оруулалтын гол зорилго ч бас тодорхой эрсдлийн түвшинд өндөр өгөөж олох гэж байгаа шүү дээ. TBC Compass application 3-1 үзүүрээр хөрөнгөө удирдъя. Toyota-гийн албан ёсны дилер 5 богд компани. Боломжоо бодит босго. 5 богд капитал. За чанаргүй зээл рүү ороод ирлээ. Энд дээр За тэгэхээр энэ дээр болохоор яг системийн 5 банкны чанаргүй зээлийн хувь гэдэг үзүүлэлт маань өнгөрсөн 3 жилийн хугацаанд ямар байсан бэ гэдгийг харуулж байна. Тэгэхээр чанаргүй зээлийн хувь гэдэг нь болохоор банкны одоо активын чанар хэр байна вэ? Буюу одоо нөө зээлийн чанар хэр байгааг шууд илтгэдэг. Тэгээ энэ хувь яаж гарч ирж байна гэхээр банкны нийт одоо зээлийн багц дотор чанаргүй зээлийн хэдэн хувийг эзэлж байгаа гэдэг үзүүлэлтийг харуулж байна гэсэн үг. За одоо бол яг банкны салбарын дундаж энэ чанаргүй зээлийн хувь бол нэг сүүлийн үед 8-аас 10-ийн хооронд хэлбэлцэж байгаа. За тэгэхээр тэрнтэй шууд харьцуулаад бид банкудаа харж болж байгаа гэсэн үг тийм. За ингээд харьцуулаад харж болж байгаа хамгийн бага нь бол хас байгаа юм байна. Хамгийн өндөр нь худалдаа байгаа юм байна. Энэ дээр бол би яг тэгж боддیں۔ Нөгөө нэг яг хоёр зүйлээс болоод энэ дэшээ доошоо явж байгаа. Хоёр гол чухал хүчин зүйл. Нэг нь бол бизнес модельээс олж байгаа. Манайх шиг юм эдийн засгийн савлгаа өндөртэй орны хувьд корпорат банкны хувьд бол яаж ч сайн менежмент хийгээд энэ хоёрыг баг байлгах нь бол аюу хэцүү. Яг тэр нэг өдөр хууль нь өөрчлөгдөв, нэг өдөр хил нь хаагдаад, нэг өдөр нийлүүлэлтэн байхгүй болол тийм. Ялангуяа ковид үед. Тэгэхээр тэр утгаараа бол худалдаа хөгжлийн энэ чанаргүй зээл нь бусдаас өндөр харагдаж байгаа болов уу гэж бодож корпорат банк учраас. Тэр энэ бол нэг төрхөөс заяагдсан, байглаас заяагдсан өгдөл гэдэг шиг тийм болж байгаа. Нөгөө талдаа менежментийн асуудал байна. Тэр нөгөө баруун солгоог зээл гаргах биш тийм. Чанартай зээл гаргах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй чанаргүй зээл ингээ гаргаад тэр нь энэ хувиа өсгөх юм бол ашгаасаа дахиад идээд байна гэсэн үг. Тэгэхээр банкны хувьцаа авах гэж байгаа хүний хувьд бол энэ үзүүлэлтийг харах хэрэгтэй тийм. Нөгөө байж болох байсан ашигыг чи энэ л идээд байгаа гэсэн үг байна. Тийм. Тэгэхээр энийг баг байлгах нь бол нэг талтаа бол менежментийн үүрэг. Ер нь энэ үзүүлэлт бол менежментийн чанарыг илэрхийлдэг гэж бол би боддог. Чанаргүй зээл баг байна гэдэг бол тэр банкны менежмент сайн байна гэсэн үг. Нэг талтаа. Нөгөө талтаа бизнес модельээс бас хамаарч байгаа. Хичнээн зүтгээд үзээд корпорат модельтэй бизнес одоо хийдэг ийм банкны хувьд бол бас аюул чиглэл. Шууд нөгөө иргэд зуртай банкыг байгуулах зуртай банктай зээлийн чанаргуулыг харьцуулахад бас төвөгтэй тий. Тэгэхээр энэ дээр бол яг миний хувьд харж байгаагаар бол одоо жишээлбэл хас дээр аягүй онцлог жишээ байгаа байхгүй юу? Жилийн жилд одоо зээлийн чанар бол маш өндөр буюу яг энэ чанаргүй зүйлээ айгу намд ор явж ирсэн бусад банкудаар харьцуулахад дээрэс нь яг эргээд нөгөө хас банкны хувьцаа эзэмшдийн бүтцийг хараад үзэхээр дотор нь яг төвлөрөл нь маш бага байхаар эргээд одоо засаглал нь илүү өндөр байгаа болов зээлийн чанарын бодлого нь илүү засаглал өндөр байх тусмаа одоо тэмдэг чинь чанга бодлого хэрэгжиж чинь нэг одоо хөрөнгө оруулагчийн нөлөө бага байна ч гэдэг юм уу тийм зүйл бас бага болов гэж яг тийм байна. Санал нийлж байна тий. Засаглалын чанар, гүйцэтгэх менежментийн ур чадвар, бизнес модель 3 нийлээд энийг тодорхойлж байгаа хамгийн гол 3 хүчин зүйл гэж болохоор байна. За ийм байх нь байна. За тэгээд энэ бүхтийн үр дүнд холигдож ингэж явсараад эцсийн үр дүн нь энэ шүү дээ тий.
Тэгэхээр одоо хамгийн гол үзүүлэлтээ ярих чинь тийм ер нь бол энэ дээр болохоор бидний банкуудын ашигт ажиллагааг ярьж байгаа. За бид нэр өмнөх танилцуулгаар бол яг нөгөө орлогоо яаж хувааж ийн гэдгийг харсан бол эргээд эдгээр маань хувьцаат компани болоод ирэхээр бид нар яг аль өгөөжийг харах нь чухал юм бэ гэхээр өөрийн хөрөнгийн өгөөж буюу энэ return on equity гэдэг үзүүлэлт байгаа. За тэгэхээр энд бол сүүлийн 5 жилийн байдлаар 5 банкны өөрийн хөрөнгийн өгөөжийг харуулж байна. За эндээс харах юм бол энэ дээр бол хаан хас хоёр бол маш ойролцоо түвшинд тэргүүлж байна. За дараа нь Төрийн банк 23% дээр, Төрийн банк 20%-тай, худалдаа хөгжил 15%-тай, за голомт бол нэг 10 орчим хувьтай явж байгаа. Тэгэхээр ер нь эргээд нөгөө бид нэр банкуудыг зүгээр шууд том жижиг гэдгээр нь яриад байгаа шүү дээ. Системийн 1 2 3 4 5 дахь банк гэдэг. Гэтэл яг ашгаар нь харьцуулаад харахаар арай өөр дүр зураг харагдаад байгаа гэсэн. Жишээлбэл 4 5 банк. Энэ дээр би нэг тодтол хийгээд. Энэ өгөөжийг тооцож байгаа томьёо аргачлалууд янз бүр байгаа. Бид нар бол яаж тооцож байгаа вэ? Тийм. Тэгэхээр хоёр төрлийн гол ялгаа байгаа даа. За нэг нь болохоор яг энэ дээр бид нэр сүүлийн 12 сарын цэвэр ашгийг нь яг энэ оны хагас жилийн байдлаар өөрийн хөрөнгөд нь харьцуулж тооцсон байгаа. Өөрөөр хэлбэл яг одоо хувьцаа авах гэж байгаа хүмүүс зориулж тооцож байгаа гэсэн үг. Сарын ашиг гэдэг чинь жилийн ашиг гэсэн үг. Хуваах нь хагас жилээр өөрийн хөрөнгө буюу яг байгаа эцсийн байгаа хөрөнгөд нь хувааж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ тоо гарч байгаа. Зарим одоо шинжээчид, судлаачид бусадтай шинжээч судлаачдын хувьд бол 12 сарын хуваах нь хугацааны эцсийн өөрийн хөрөнгө нэмэх нь эхний өөрийн хөрөнгө тэрний дунджаар ингээд суур болгож хувааж байгаа. Тэгэхээр томьёо ямар байгаагасаа хамаарат энэ тоонууд янз янз гараад байгаа шүү гэдгийг би бас тодтогч хэлмээр байна. Тийм. Тэгэхээр бас нөгөө нэг бодох зорилго нь чухал байгаа байхгүй тий. Одоо бид нэр хөрөнгө оруулах гэж байгаа учраас яг эцсийн өөрийн эцсийн тоог нь ашиглах хэрэгтэй гэсэн үг шүү. Тийм, ашиглах нь зөв. Магадгүй одоо том банкуудын эзэд нь би ер нь өнгөрсөн жилийн ашигаас ямар өгөөж хүртвэ гэх юм бол дундаж өөрийн хөрөнгөөсөө тооцвол тэр нь илүү бодтой. Яг зөв. Тэгэхээр энэ тоонууд бол бусад та бүгдийн үзэж байгаа харж байгаа судалгаа шинжилгээнүүдийн тоотоо зөрж магадгүй шүү. Зөрөөд байгаа шалтгаан нь алтын томьёо нь зорилгоос хамаарат өөр байгаа гэсэн үг гэдгийг онцож хэлмээр байна. Тэгэхгүй болоорос хүмүүс нэлээ яагаад гайхаад асуудал. За тэгэхээр хамгийн өндөр өгөөжтэй нь юм бэ 23%. За тэгээд 10%тай ингээд дарааллаад харагдчих. Энэ дээр бас нэг нэмэх юм нь болохоор бид нар энэ өгөөжийг шууд бусад өөр хөрөнгө оруулалтуудын өгөөжтэй харьцуулах боломжтой. Тэ? Одоо банкны хадгаламжийн төгрөгийн жилийн хүү 10%, за бондын хүү 16-7% ч юм уу тэ. Энтэй харьцуулахад яг банкны ашигт ажиллагаанаас бид нар жил ямар өгөөж хүртэх юм гэдгийг. Одоо энэ чинь ер нь бол өнөөдрийн нэг төгрөг ирэх жил хэд болох вэ гэсэн. Эсвэл өнгөрсөн жилийн нэг төгрөг өнөөдөр яаж өссөн бэ гэдгийг харуулдаг байгаа шүү дээ. За ингээд мэдээж өгөөж чухал, ашиг чухал, өгөөж чухал. За тэнгууд хувьцаа авч байгаа хүмүүсийн хувьд бол үнэлгээ гэдэг зүйл хамгийн чухал байдаг. Тэгэхээр та саяныхыг хараад энэ баг хамгийн өндөр ашигтай өгөөжтэй юм байна гэж бодод шууд авахар шийдвэл энэ буруу шийдвэр болно. Зөв шийдвэр болж чадахгүй. За яагаад вэ гэхээр хувьцаа авах гэж байгаа хүмүүсийн хувьд бид нар хувьцааныхаа үнэлгээ гэдэг зүйлийг харах хэрэгтэй. Тэгэхээр үнэлгээ гэдэг маань юу юм бэ гэдгийг одоо тайлбарлая те. За бид одоо нийтлэг ашиглаж байгаа манай банкуудын үнэлгээг хийхэд ашиглаж байгаа харьцаа байгаа. Энэ PB харьцаа гэж нэрлэдэг. Энэ бол хувьцааных нь үнийг нь тэр нэг хувьцаа ногдох эзэдийн өмч буюу яг нөгөө өөрийн хөрөнгөд нь хувааж тодорхойлж байгаа гэсэн үг. За тэгээ яг энд бол банкуудын өөрийн хөрөнгө ингээд энэ оны ихний хагас жилээр тэрүүн төрөөр харагдаж байна. За ойлгомжтой байх үүднээс Төрийн банк яг одоо явж байгаа гэдэг утгаар нь шууд тоог нь ярив те. За тэгэхээр Төрийн банкны хувьд PB харьцаа 0.99 гэж байгаа нь өөрөө яг юу гэсэн үг юм бэ? За тэгэхээр энэ болохоор за тухайн банкны өөрийн хөрөнгө 447 тэрбум гэж байна шүү дээ. Тэгвэл одоо яг олон нийтэд санал болгож байгаа нэг хувьцааны ханш бол 590 төгрөг. За энийг нь хувьцааныхын ширхгээр нь үржүүлэхээр Төрийн банкны нийт зах зээлийн үнэлгээг бол 442 тэрбум төгрөг гэж үнэлж гаргаж байна гэсэн үг. Тэгэхээр энийг бид нар шууд үн ашигын харьцааг тооцохын тулд 442-ыг хуваах нь 447 гэж тооцохоор 0.99 буюу за бараг 1 гарч ин гэсэн үг тийм маш ойролцоо байгаа учраас тэгэхээр санаа нь бол Төрийн банкыг өөрийн хөрөнгөтэй нь яг ижилхэн үнэлж олон нийтэд санал болгож байна гэсэн үг. Тэгэхээр товчхондоо ингэж тайлбарлаж болох уу? Одоо яг Төрийн банкны баланс дээр байгаа нэг төгрөгийн өөрийн хөрөнгийг та худалдаж авахдаа 0.99 төгрөгөөр авч ийн гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл яг бодит байгаа нэг төгрөгийг та хувьцаа болгож худалдаж авахдаа 0.99 төгрөгөөр худалдаж авч ийн гэдэг чинь бараг нэг харьцаатай гэсэн үг тийм. Тэгэнгүүт энэ тохиолдолд одоо Төрийн банк жишээлбэл за жилийн 20% ашиг өөрийн хөрөнгөний өгөөж нь 20% байлаа гэвэл та өнөөдөр одоо нэг төгрөгөөр авчлаа гэж бодъё л да тийм.
нэг төгрөгийг нэг төгрөгөөр авчлаа гэж бодъё. Тэгвэл энэ банк маань жилийн дараа 20% өөр ингээ өгөөчтэй байвал таны мөнгө яг боттоор 20% өгсөн гэсэн үг шүү дээ. 1.2 болно гэсэн. За тэгвэл энэ харьцаа бол одоо заавал нэг байх албагүй. 1.1 байж болно, 2 байж болно, 3 байж болно, хэмжиж болно. Энийг үнэлгээ гэдэг байгаа тийм. Тэгэхээр энэ харьцаа өндөр байх тусмаа үнэтэй гэж ойлгох хэрэгтэй шүү хүмүүсээ. Тийм яг зөв. Яагаад үнэтэй гэж хэлж юм хэрэг энэ харьцаа 1.3 жишээ нь байлаа гэдэг нь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр яг өнөөдөр банкны баланс дээр байгаа нэг өөрийн нэг төгрөгийг та өнөөдөр худалдаж авахдаа 1.3 төгрөгөөр аваад байна гэсэн үг байна. Тэ? 30% өндөр үнээр 30% илүү өндөр үнээр авч ийн гэсэн. Яагаад тэр 30% хүн төлөх ёстой бай гэдэг асуулт энд гарч ирж байгаа байхгүй. Яагаад бодит нэг төгрөгийг би 30%-аар илүү үнээр өнөөдөр авах ёстой. Гингүүт ирээдүйд энэ банк чинь жил болгон 20% мөнгө нь ингээ өсөө явах юм аа. Тэр ирээдүйд олох гэж байгаа ашигын төлөө өнөөдөр та 30% илүү төлж байгаа маа гэдэг хариулт байдаг тийм. Тэгэхээр энэ харьцааг та бүгд дээрээ маш сайн хараарай. Бүх банкуд дээр нь ингээд харьцуулж агаад шийдвэр гаргах юм бол хамгийн оновчтой шийдвэр болно. Нөгөө талаас нь хэлэх юм бол юу гэсэн үг вэ гэхээр тухайн банк айгүй өндөр өгөөчтэй байж болно. 25, магадгүй 30% өөр өгөөчтэй. Энэ амар өндөр өгөөчтэй байна. Ашигтай байна гэдээ авдаг. Гэтэл энэ үнэлгээ маань 2 байвал яах вэ? Гэдэг асуулт байхгүй юу? Тэ? Нэг биш 2 байвал тэр банк боттоор мөнгөө 20%, 30% өсгöd байгаа ч гэсэн бүр тэрнээсээ илүү өндөр үнээр танд зараад байна гэсэн үг байна. Тийм учраас энэ үнэлгээ гэдэг зүйл хамгийн чухал байдгийг шүү. Тэгээд тэр 590 байна уу, 5900 байна уу, 59000 байна уу? Тэр хувьцааны нэг жүүн бол ерөөсөө падгүй. Хамгийн чухал зүйл бол үнэлгээ. Нийт зах зээлийн үнэлгээ байгаа тийм. Сүүлийн слайд маань уламжлалт тосоор 8888 3053 дугаар руугаа имэйл хаягаа буюу сахим шудан гавуулаарай. Яг энэ үнэлгээтэй холбоотой харьцуулсан шинжилгээ судалгаа дүгнэлтүүдийг бид тань руу таны имэйлээр буцаагаад явуулна. Ажлын 3 хоногийн дотор танд эргээд бид танд мэдээлэл судалгаа шинжилгээ өгөх болно. Мөн араас тань холбогдож танд юу хэрэгтэй байгааг тодорхойлно. За ингээд анхаарлаа тусна баярлалаа. За явуулсан баярлалаа. За. Нэвтрүүлгийн эвент тэтгэгч Таван богд компани үзүүлж байна. Таван богд компани нь 2013 оны 3 дугаар сараас хойш автомашин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх Toyota Motor Corporation-ы Монгол дахь албан ёсны дилерээр ажиллаж байна. Манай компани нь 117 ажилтан албан хаагчтай бөгөөд 70 гаруй мэрэгжлийн засвар үйлчилгээний инженер, засварын ажилчидтай. Бид үйлчлүүлэгчдийн автомашинд баталгаатай, найдвартай засвар үйлчилгээг цаг алдалгүй хүргэн ажиллаж байна. Toyota-гийн албан ёсны засварын төв нь Toyota, Lexus автомашинд агрегат болон кузов засварын үйлчилгээг үзүүлэхээс гадна оригинал Toyota, Lexus автомашины сэлбэг хэрэгсэл, тослох материал худалдах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөнгө явахын нэвтрүүлгийн мөнх эрдэнэ байна. Дэлхийн санхүүгийн зах зээлийн өөрчлөлт, Монголын эдийн засгийн нөхцөл байдалд үндэслэн хөрөнгөө хэрхэн хамгийн оновчтой удирдах арга ухааныг танд зааж өгөх болно. Хурууныхаа үзүүрээр хөрөнгөө удирдах.